За өнөөдрийн энэ зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Батшугар гишүүний хуулийн төслийг одоо бас танилцлаа. Тэгэд манай гишүүд бол асууж илэн ер нь тойргийн чанартай тэгэл зээлийн хөв, буурах, зээлийн талаар их хвчлэн ярьж байна. Одоо энэ хүчин төгөлдөр мөрдөж байгаа зээлийн мэдээллийн тухай хуулиар зээлдэгчийн зээлж чадварт зэрэглэл тогтоох үйл ажиллагааг зээлийн мэдээллийн үйл ажиллагаа үйлчлэгээ үзүүлэх этгээд одоо Монгол банкны тусгай зөвшөөрөлтэй хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд өнөөдөр бас үйл ажиллагаа явуулаад сайн скор, бүрэн скор гэсэн хоёр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаад үйл ажиллагаанд бүр тогтмолцсон, хэвсцсэн байгаа тийм ээ. Тэгвэл өнөөдрийн энэ хоёр компани өөрсдийн зээлж зэрэглэлийн онооны аргачлалыг нэвтрүүлж зээлдэгчд үйлчлэгээ үзүүлээд ингээд хэвсцсэн байхад заавал энийг одоо Монгол банк авч ингэж явуулах нь одоо хэр их юунд нийцэж байгаа юм болоо. Уг нь бол энэ хоёр компани үйл ажиллагаа бол үнэхээр энэ хувийн хвшлийн байгууллагууд бол ард иргэдэд аж ахуйн нэгжид үйлчлэгээ үзүүлээд аргачлал онооны юугаар бол бүрэн дүүрэн үйлчлэгээг үзүүлээд явуулчихж байгаа шүү дээ. Тэрийг заавал одоо Монгол банк энийг одоо татаж авч ингэж юу онооны аргачлал журам боловсруулж ингэж үйл ажиллагааг нь авах нь одоо хэр зохистой байгаа юм бэ гэдэг нэг хариулт. Тэнд очисноор Монгол банкнд очисноороо ер нь үйл ажиллагаа яаж сайжрах гэдэг юм. Энийг нэг хариулт өгөөч. За, хуулийн төсөлд зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн түүх буюу зээлийн лавлгааг 6 хүртэлх гэж өөрчлөхөөр тусгасан байна. Тэгэхээр зээлийн лавлгаа чинь нэг талаас нь төлбөрийн түүх үүсгэж өнөөдөр одоо банк санхүүгийн байгууллагууд болон бусад зээлдүүлэгч байгууллагууд зээлдэгчийн эрсдлийг үнэлэх ийм зорилгоор ашигладаг маш чухал мэдээлэл. Гэтэл муу зээлийн түүхтэй зээлдэгчийн мэдээлэл тодорхой хугацаагаар хадгалагдахгүй болчоор цаашдаа ер нь яах вэ? Ингэснээр одоо муу зээлдэгч нарыг энэ одоо хуулийн төслөөр харахад бол өөгшүүлж байгаа хэрэг болох уу? Энэ хоёр асуултанд нэг хариулж өгөөч. За хууль санаачлагч Инхүүрийн Батшугар хариулна. Энэ хоёр тусгай зөвшөөрөлтэй компаниуд бол яг л үйлчлэгээ өгөөл явна. Өөр ихсэн загвараараа, өөр ихсэн аргачлалаараа ямар онооны хэдэн депозит доторх гэдэг нь явна. Зөвхөн Монгол банкнаас аль мэдээлэл авах уу гэдэг нь хяналт тавина, зааж өгнө. Нөгөө талдаа хяналтаа тавина. Олон улсын жижиг юм байлаа. Жишээлбэл тухайн компани өөртөөхөө одоо сонирхлын бүлэг ч юм уу өөртөөхөө ажилтнуудынхаа оноо хэд нэмэгдүүлээд шудраг бусаар бусдуудын буулгаад яваад байгаа бол бас зөрчил гарч байгаа хгүй, ийм зөрчил гарсан юм. Тэгэхээр бол бүхэл дэлхийд бол үндсэндээ төрийн захиргааны төв байгууллагын хяналтаа тавьдаг, харин хувийн хвшлийн хоорондоо өрсөлдөөд чанараараа үнээрээ өрсөлдөөд явдаг юм байлаа. Жишээлбэл танд дурдахад бол ийм байна. Америк нэгдсэн улс бол Consumer Financial Protection Bureau болон Trade Commission хоёр нь хяналтаа тавьдаг. За Британд бол Financial Conduct Authority FCA гэдэг. Канадад Financial Consumer Agency of Canada, Японд Financial Service Agency гэдэг бүхэл дэлхийн жишгт бол харахад бол ерөөсөө төр захиргааны төв байгууллага нь тодорхой хэмжээний хяналтын тавьж өгнө. Мэдээлэлээр нь хангана. Харин хувийн хвшлэн хоорондоо ямар бүтээгдэхүүн, ямар загварчлалаар явах уу гэдгээр хоорондоо өрсөлдөө тэр үйлчлэгээ өгөөд үүний үр дүнд бас үн төлбөрөө зарна гэсэн энэ үйлчлэгээ зарж байгаа. За 6 жилиг яагаад 6 хүртэл болгосон бэ гэвэл яг энэ түрүүн байнгын оройн хурлаар зарчмын зөрчил санал гараад тэгээд 5 болгогдсон байгаа. Гэтэ яагаад 6 хүртэл гэсэн тийм юу явсан бэ гэвэл яг тогтоолын төслийг та харуул байгалийн болон одоо давтчгүй хүчин зүйлээс болоод одоо үер ус байна, гал түмэр байна. Тухайн иргэнээс нь хамаарахгүйгээр орлого нь хэрвээ хагдчихвал тэгвэл энэ аргач нь арай уяатан болгоосоо гэсэн тийм л зүйл байгаад байгаа. Харин эсрэгээр хөгжлийн банкнаас
засгийн газрын тусгай сангаас зээл авчаад төлөхгүй байгаад байгаа бол энэ нэг өсний одоо уян хатан аргачлал нь тооцохгүй гэсэн тийм тогтоолтод орсон байгаа гэж танилцъя. За бүрийн Батчам гишүүн нэмж тодруулъя. Өргөн барьж байгаа хуулийн төсөл бол өнөөдөр иргэд зээлтэй одоо иргэн хувь хүн аж ахуй нэгж байгууллагууд үнэхээр хамрах хүрээ ач холбогдлоор бол маш том хуулийн төсөл. Гэхдээ гол нь одоо урд одоо мөрдөгдөж байгаа энэ хуулийг агсан төвшөнд нь үнэхээр одоо ач холбогдлын хувьд хамрах хүрээнийх нь хувьд ингэснээр үнэхээр сайн одоо тийм хууль болж чадах уу гэдэг л гол одоо асуулт байгаа юм. Тэгээ Монгол банк энэ одоо бүрэн скор, сайн скор гэд хоёр хувийн хвшлийн байгууллага зэрэглэлийн тогтоогоо даргачлалаараа бүр банк бус байгууллагууд хүртэл даргачлалаа өөртөө тогтоогол өнөөдөр үйл ажиллагаагаа хэвээ явуулаад ирсэн. Энийг Монгол банк өнөөдөр тусгайлсан ийм аргачлал олон улсын жишгт нийцсэн журам гэдэг юмар ингээд бас төрөй барьж. За Монгол банкны дэд ерөнхийлөгч Инхтай хариулъя. Батчмаг гишүүний асуултад нэмээд тодруулъя. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа зээлийн мэдээллийн тухай хуулиар энэ тусгай зөвшөөрөлд эзэмшиж байгаа хоёр компани өөрөө оноогоо тогтоогоод явах эрх нь бол нээлттэй байгаа. Нэмэлт өөрчлөлт орсны дараа ч гэсэн энэ хоёр компани өөрсдөө оноогоо тогтоогоод явна. Оноо тогтоохдоо ямар зарчмыг үндэслэн санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх шигийг хамгаалах вэ гэдгийг энэхүү аргачлалаар нь бол тооцож бид бүхэн оруулж байгаамаа. Энэ дээр тухайн хэрэглэгч нь ямар эрхтэй байхын, тухайн зээлдэгч нь ямар эрхтэй байхын, ямар үүрэгтэй байхын, энэ тухайн зээлийн оноо тооцогдоход ямар юмнууд нь заавал орохын, ямар зүйлүүд нь ямар одоо юу гэдэг хувийн жинтэй гэр нөлөөлөхин гэдэг ерөнхий аргачлалыг бид тогтоохоос биш, яг зээлийн оноо тооцож байгаа болон зээлийн оноог бодож гаргаж байгаа үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс ямар ч тийм зохицуулт журмаар бол халдахгүй байгаа. Тэгэхээр бол энэ бүрэн скор болон сайн скор компани өөрсдийн одоо бодоод байгаа оноо нь бол яг тухайн За даваа хүүгийн пүрэв доо гişүү асуултсан.